Ерөнхий сайд маань засгийн газрынхаа бүтцийг нэлээд сайн бодож боловсруулж оруулж иржээ гэж үзэж байна л да. За бид нар өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол Монгол улсын түүхэнд байгаагүй том засгийн газартай байсан. 19 сайттай, 16 яамтай байсан. За энэ удаа бол яамдынхаа тоог 13 болгоод сайдынхаа тоог 16 болгоод оруулж ирж байгаа нь бол би төрийн данхар бүтцийг бууруулах энэ одоо амлалт үүргээ бас Монгол Ардын нам биелүүлж энэ бүтцээ хийжээ гэж ойлгож байгаа юм. За түүнээс гадна өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол бид 19 сайттай байснаас 17 нь улсын хурлын гишүүн байсан. Энэ удаа бол 50% нь буюу 8 нь 7 нь улсын хурлын гишүүн байхаар оруулж ирсэн байна. Тэгэхээр мөн дэд сайдуудын тухай бас ярьж ин л да. Өнөөдөр Монгол Ардын нам сонгуульд үнэмлэхүй ялгагт байгуулсан болохоор чадварлаг боловсон өчнүүдээ хаан ч гэсэн байршуулах боломж нь нийтдээ байгаа. Биолог утсандаа гэдэг юм уу, албан тушаал утсандаа дэд сайдын албан тушаалыг бид бий болгоогүй. Хамгийн гол нь салбар бүрт жигд хөгжлийг бүрдүүлэхийн тулд аль нэг салбарыг эзэнгүйдүүлэхийн тулд асуудлыг эзэнтэй байлгахын тулд энэ дэд сайдуудын асуудлыг бол авч тавьсан юм байна гэж би ойлгож байгаа учраас энэ нь бол төдийлөн тийм шүүмжилд өртөөд ахаар асуудал биш байна гэж ойлгож байгаа юм. За түүнээс гадна миний одоо хамгийн нэг олзуурч байгаа зүйл гэвэл энэ засгийн газрын бүтцэд биеийн тамир спортын газар, соёл урлагийн газрыг бие даасан байдлаар байгуулахаар оруулж ирснийг би үнэхээр их олзуурч байна. Манай спортынхан, урлагийнхан бол Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийд өндөрт өргөж явдаг ийм улсууд. Спортынхаас эрүүл мэндийн яамны бүрэнд соёл урлагаа боловсролын яамны хаяанд байлгаж ирсэн. Салбарынхан олон жилийн турш гомдолтой явсан. Тэг өнөөдөр тэгвэл энэ салбарынхан маань бие даасан газартай зовлон жаргалаа хуваалцах, үйл ажиллагаагаа ярих, бодлогоо боловсруулах ийм газартай болгож ийм бүтц оруулж ирж байгаад бол би ерөнхий сайд идэх талархаж байна. Энийгээ харин жинхэнэ утгаар нь бол ажилуулах шаардлагатай гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Баярлалаа.